Асуудал. За ер нь бол бид нэр зарчмын хувьд олон улсын жишгээр парламентд ёсны дархлаа бол парламентын гишүүний бүр эрхийн асуудал байдаг. За парламентын гишүүний бүр эрхийн асуудалтай холбоотой Английн парламентын сонгодог жишээ байдаг л да. Хаан төсвийг хэтрүүлж хэрэглээд өөртөө хэд тансаглаад байна гэд тодорхой парламентын гишүүд санал гаргасан. Миний эрх хэмжээг хязгаарладаг хэмбэ гэд хаан тэдгээр парламентын гишүүдийг хариуцлага тооцохоор ордонд ирэхэд парламент нь тэр парламентын гишүүдэд хамгаалаад зүхтаалгаад үлдчихсэн гэд 400-500 жилийн өмнөх кейс. За энэ үеэс эхлээд энэ парламентын гишүүний халдшгүй байдал дархлааны асуудал орж ирсэн байдаг. Тэр энэ бол одоо жирийн иргэд бол яаж ийм гэхээр хуучин 76 гишүүн байхад байж болох хамгийн хэцүү үгнүүдээр 76 гишүүнийг шүүмжилдэг байсан. За одоо бол 126 гишүүн гингөт мөн ялгаа байхгүй. Ер нь энэ 126 ч юм бол бүтэхгүй мэн гэсэн нэг талаас хэвлэл мэдээллийн PR, нөгөө талаас энэ байгаа төрийн арчаагүй байдал нь тийм шүүмжил рүү дагуулад очичдаг. Гэтэл яг энэ их хурлын гишүүний халдшгүй дархан байдал, ер нь төрийн өндөр алба ашиж байгаа хүмүүсийн энэ халдшгүй байдал гэдэг бол зөвхөн энэ бол одоо тансаглах, илүү эрх дарах эдлэгтэй холбоотой зүйл биш. Харин өөрөө энэ парламент төсний төлөвшил, парламентын аюулгүй байдал, за дээрэс нь хууль засаглах, цаашлаад үндсэн хуульд ёсны төрийн байгуулалттай шууд утгаараа холбоотой байдаг. Тэгэхээр яг энэ асуудлыг ярихаар иргэдийн дунд асар их шүүмжил байгаа. Тэгэхээр би одоо санаачлагчдаас асуух гэж байгаа юм. Асар их шүүмжил байдаг. За ерөөсөө л өөрсдийнхөө эрх дарахыг хадгалах гээд байгаа юм байна, хамгаалах гээд байгаа юм байна. Өөрсдийгөө л эрх мэдлэр хуйглах гээд байгаа юм байна. Эцсийн эцэд одоо энэ бол одоо ачлагдал багтай зүйл юм а гэсэн ийм үндслүүдийг хэлдэг. За нэг талтаа үнэн боловч нөгөө талтаа энэ парламентын гишүүд маань тодорхой явц руу ашиг сонирхолд хөтлөгдөх. За олон нийтийн сэтгэл зүйд тохирох одоо популизм хийх, PR-ын суурьтай улс төрийн нүүдэл хийх, судалгаа бодлогод захирагдахгүй байх, судалгаа бодлогыг үндэслэхгүй байх гэсэн ийм одоо хам шинж өвчин шиг юмнууд гарчаад байгаа юм аа. Тэгэхээр ер нь бол Орос, Бүгд найрамд Хятад улс гэсэн хоёр улсын дунд цөөхөн амтай, эдийн засгийн хувьд бас сорилт бэрхшээлтэй, гадаад эдийн засгийн хараат байдалтай ийм орны хувьд бол энэ парламентын цэглэн бэхжүүлэхэд энэ одоо хуулийн үзэл санаа ямар ач холбогдолтой гэдэг талаас нь хууль санаачлалыг тодруулна гэж хүсэж байна. За Цогтбаатар дарга ер нь бол дэгээрээ хоёр хүн хариулах ёстой. Хэн хариулах юм? За Цогтбаатар дарга хариулъя. Энэ иргэдээс шүүмжил дагуулах нь аргагүй. Яг тэгвэл одоо энэ асуудлыг яригж хахад би байнгын хорон дээр ч хэлж ийсэн. Нэг л их хурлын гишүүд гэмт хэрэг үйлчээд энэ их хурлд орж ирээд нуугдаад байдаг, дархан эрхийн ард нуугдаад байгаа юм шиг ийм сэтгэл төрөх тийм нөхцөл байдал үнэхээр үүсэж байгаа нь үнэн. Энэ дээр дархан эрхийн асуудлыг би бол жишээлбэл ойлгохдоо үг хэлэх эрхчлөөг нь хамгаалах гэж олгосон байгаа. Түүнээс аливаа нэг гэмт хэрэгээс одоо прокурорын газар шалгахаас нь хамгаалсан ч юм уу. Гэмт хэрэгтнийг хизээч хаанч тэр нь одоо өстө ямар эрх тушаалтай, албан тушаалтан байна. Гэмт хэрэг үйлдсэн бол тэр шалгаж явах ёстой. Миний байр суурь бол ийм байгаа. Энэ асуудал дээр бол нөгөө үндсэн хууль дээр томьёологдсон байгаа энэ томьёо эднэрээс хараад үзэхэд яах аргагүй нэг талаас нэг байр суурь хэлэгдэн тэр техникийн яг цэвэр эрх зүйн бас тайлбарын асуудлаа үндсэн хуулийн цэц нэг тал руугаа бол гаргаж өгөх нь зөв байх. Түүнээс энэ дээр бид нар одоо сая л гэхэд үндсэн хуулийн маргаанчинд тал талдаа бид нар өөр тайлбарлаж явж ийж эцсийн дүндээ бидний хинж үндсэн хуулийн цэцийн өмнөөс тэр тайлбарыг чинь гаргаж чадахгүй байгаа даа шүү дээ. Үндсэн хуулийн цэц энийг нэг талд нь гаргаж өгнө. Би нэг талдаа гаргаж өгөхдөө энэ дээр бол гэмт хэрэгтнүүдийг хамгаалах талдаа гаргах ямар ч боломжгүй гэж бодож байна. Яг бол үндсэн хуулийн өөрийнх нь цаад санаа агуулга тийм байхгүй. Их хурл дэвшигтэй бид нар бүгдээрээ цагдаагаас би ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн. Өөрөөр хэлбэл ёстой нөгөө презумпц ярих юм бол юу гимгүү